За баярлалаа. Тэгэхээр бас энэ гайлын албан дотроос тодорхой энэ нэрийн бараа бүтээгдэхүүнийг чөлөөлөх нь асуудал манаас орж ирж байна. За энэ дээр бол яг малын тэжээлтэй холбоотой асуудал бас нэг хэд асуудлыг хөндөж ирья л гэж бас бодоод байна. За ер нь энэ жил бас үйлчлэлийн байдал бол нэг төдийлөн сайнгүй байхаар байгаа. За үүнтэй холбогдуулаад энэ бас өнгөрсөн 100 ер нь бас хадлан тариалан бас муухан байсан. За би ер нь зүгээр энэ дээр Монгол улс цаашид ер нь энэ мал аж ахуй салбарын гол түлхүүр нь болсон энэ тэжээлийн асуудал ер нь яаж цааш шийдэх гэдэг юм бэ? Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр бол ер нь 16-аас 2020 он гэхэд энэ тэжээлийн 50% бол дотоодынхаа үйлдвэрлэлээр хангана гэсэн төлөвлөгөөнд бол оруулсан байгаа даа. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг яг ямар график төлөвлөгөөтэйгээр одоо юу гэдэг дотоодынхаа их үүсвэрээр ер нь 100% өөрсдийнхөө үйлдвэрлэлээр өөрсдийнхөө хадлан тариалтаар одоо энийг бүрдүүлдэг болохын нөөц боломж болцоо байгаад. Өнөөдөр бид энэ мал аж ахуйн салбарыг одоо юу гэдэг хөгжүүлье. За малынхын дээр ашиг шимийг нэмэгдүүлье, бүтээмжийг нь дээшлүүлье. За альва энэ байгалийн давагчшгүйчин зүйлч гэдэг юм уу 100 турхнаас бол бас ямар нэг айх аюулгүй давъя гэвэл ер нь бол энэ тэжээлийн аж ахуйг бол хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Энэ дээр одоо яамны зүгээс яг ямар бодлого баримтлаад яаж хөгжүүлэх гэдэг байгаа юм. Энэ жилгээд аваад үзэхэд нэг 28,200 гад бол тэжээлийн ургамал тарьсан гэдэг чинь. За мэдээж энэ одоо юу гэдэг тодорхой аж ахуйн гэж байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтаар ингээд тариад явж байгаа баг. За яг цэвэр малчтынхын дунд нь ер нь хуучин байсан дээр сум дундын аж одоо тэжээлийн аж ахуйг нь сэргээх байгуулахын боломж болцоо юу байна? Малчид өөрсдөө энэ хөдөлмөр эрхлэх, өөрсдөө энэ тариалангаа авах, эргээ тэрийг одоо юу гэдэг мал өөрсдийнхөө одоо тэр мал аж ахуйдаа хэрэгэлдэг болох ч гэдэг юм уу? Энэ талаар одоо юу гэдэг хандлагын өөрчлөлт гаргах, тухайн тэр шаардлагатай жижиг дунд бизнес эрхлэн боломж болцоог нь дээшлүүлэх болцоо юу гадаг юм бол цаашдаа бид нар энэ тал дээр бас нэлээд анхаарч яг малчдад өөрсдөнд нь хүртээмжтэй одоо юу гэдэг өөрөөсөө тариалаад өөрөөсөө тэрийг аваад ашиглах нь боломж болцоог нь бий болгож хүртээмжийг нэмэгдүүлж өгөхгүй бол энэ бол бас энэ мал аж ахуйн салбар цаашид бас хөгжих боломж болцоо бол байхгүй. Мал тавьж арж байгаа малын ашиг шин буурж байгаа асуудал бол цэвэр тэжээлтэй холбоотой асуудал. Би дөхөн бол тэжээлийн аж ахуйг хуучин онцгойлон харж үзэж энийг бол бас одоо мал аж ахуйтай уялдуулж одоо хөгжүүлдэг байсан. За өнөөдөр бол бэлчээр бол бас асар их хэмжээгээр бол талхагж байна. Малын тоотлого нэмэгдэж байгаатай холбогдоод бэлчээр их дороотож байна. Тэгэхээр энэ тал дээр бас тодорхой бодлого гаргаад ингээд ажиллах бол шаардлага байгаа даа. Энэ тал дээр бас би яамныхны байр суурийг бол сонсё. Яг л сум болгонд баг болгонд хүрсэн дээр тэжээлийн аж ахуй бол яг амьдрал дээр бол хэрэгтэй байгаа даа. Нэгдсэн зохион байгуулалтаар тарьдаг нөгөөх нь өндөр үнэтэйгээр малчтад буцаагаад борлуулах гэдэг энийг нь бол авах боломж болцоо бол бас таарах юм байгаа гэдэг. Тэгэхээр одоо энэ оруулж ирж байгаа импортоор авж байгаа энэ малын тэжээл мандаа юу гэдэг ямар үн өртөгтэйгээр орж ирээд малчтад одоо хүртээмжтэй байх боломж болцоо нь ер нь байгаа мó байхгүй мó. Энэ тал дээр та хэд мансан тодорхой байр суурь илэрхийлээч л гэж хэлэх гэсэн. За уцар гисаад. За энэ жилийн хувьд бид нэр урах залтчиад байгаа шүү дээ. Түүнээс бол Монгол Улсын газар тариалан ямар ч байсан дотооддоо Улаанбаатараа тарьдаг болъё. Дотооддоо гурлаа үйлдвэрдэг болъё гэсэн ийм л бодлого орж хүнсүд аж ахуйн салбар хөгжиж байгаа. Тийм ч хүрээнд бид нар хатрын 1 2 дугаар аян одоо хатрын 3 дугаар ярныг үргэлжлүүлээд ингээд явж байна. За энэ жилийн хувьд бол цагаагаараас болоод бид нар тэжээлээ өвсдөж хадлагаа 100% бэлдэж чадаагүй. За мөн одоо Улаанбаатараа 100% бэлдэж ингээд хүнсэндээ хэрэгжилж чадаагүй. Тэгээд төрийн бодлого бол цаашдаа 100% дотооддоо төмс хүнсний ногоо Улаанбаатараа тарьдаг болъё. Дотооддоо бид нар гурлаа үйлдвэрлэх гэсэн ийм зорилт тавьж байгаа. За тэжээлийн ургамал тарих асуудал дээр бид нар төрийн төвшөнд төвшсөн яамны бодлогын төвшөнд сэлгээнд бол тэжээлийн ургамлыг тарьдаг ийм бодлого барьж ажиллаж байгаа. Тэгээ манай нэмэлтийг бол манай газрын дарга нар байгаа бас нэмж хариулах байхаа. За ажлын хэсэг нэмж хариулъя. 1-р микрофон. Тэмүүлэн гүшиний асуултанд нэмж хариулт өгье. Газрын дарга Чойш. За үнэхээр бас энэ жилийн энэ өвс тэжээлийн дутагдал маань биднэрт нэг сигнал өгж байгаа. Нэг талаас малын тодлогоо өсөлт, нөгөө талдаа орон нутагт
энэ тэжээлийн хангамжийг сайжруулах арга хэмжээг үе шатаа авах шаардлагатай байгаа. Бид нар засгийн газрын хөтөлбөртөө ч гэсэн томоохон зорилттой тавьдсан явж байгаа. За тэжээлийн тариалтын хэмжээ өнөөдөр бол хангалттай биш байгаа. Үнэхээр 28.2 гагаас гол төлөв тариалангийн бүс нутагтэр байгаа. Урд өмнө ашиглаж исэн хөдөө аж ахуйн хэлбэр газруудаас одоо биднэрт нэн төрөнд ашиглаж болох 120 мянган газар тэр маань бол ялангуяа бэлчээрийн мал аж ахуйтай тариалангийн одоогийн бидний харж байгаа тариалангийн бүс нутгаас гадна байгаа бүс нутгуудад тэжээл тариалахын болцоо нөхцөлтэй байгаа. Тэнийг эргэлтэнд оруулах ийм хэрэгцээ шаардлага. Тэгэхээр зэрэг түүнд нэгэнд бас техник тоног төхөөрөмж хураалтын болоод олон янзын техник төхөөрөмж тэр технологиг мөрдүүлэхэд бас их хүндрэл байгааг харгалж үзээд эхний ээлжинд олон нас таримлаар бэлчээрийн мал аж ахуйтай газруудаа тариалт хийж тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхээр бас тодорхой бизнес төлөвлөгөөгүүдийг гаргасан. Өнгөрсөн жил гэхэд энэ 2017 онд гэхэд олон нас тариалах одоо төсөл хөтөлбөрүүдэд мал хамгаалах сангаас тодорхой хөнгөлөлтөй нөхцөлийн зээл үрийн дэмжлэгүүдийг бас зарим аж ахуйгуудаа өгч нэмэгдүүлэх бодлогоор явуулж байгаа. За дээр нь үнийн хувьд бол одоо импортоор орж ирж байгаа энэ хууль батлагдсан тохиолдолд малчтын гар дээр очих хэвийг хорголжин тэжээлийн үнийг хамгийн доод түвшинд байхад нөхцлөөр гэрээгүүд байгуулагч нь ойрол дунджаар одоо тээвэрлэлд орон нутагт хүрэх тээвэрлэлд борлуулалтын зардалтай нийлээд ойролцоогоор 420 мянган төгрөгөөс 1 тонн хэвийг илүү гарахааргүйгээр ерөнхийдөө гэрээгүүд байгуулагдаж байгаа. Тодруулах юм уу? Тэмүүлэг шиг тодруулъя. За, би бас яг онцолж яриад байгаа асуудал маань бол яг зүгээр энэ яг тариалангийн бүс нутагт энэ тариалах асуудал бол нэг ондоо асуудлаа. За, улсаас бол улсын нөөц бүрдүүлэгч гэх юм энэ асуудал ий шугамаараа явж болно. За, нөгөө талдаа бидний анхаарах гэдэг энэ асуудал маань бол ерөн зүгээр яг цэвэр бэлчээрийн мал аж ахуйтай зориулаад сум дундын энэ тэжээлийн аж ахуйг бид нар одоо бий болгох сэргээх гэдэг юм уу? Яг энэ асуудлыг одоо нэгдсэн зохион байгуулалтаар аймаг сум орнотгийн удирдлагуудтай хийх нэмийг хийхгүй бол одоо бид нар бас энэ мал аж ахуй хөгжсөн, за мал аж ахуй одоо юу гэдгийг төвлөрлөхтэй бэлчээрийн мал аж ахуй бас малын тоотлогоо ихтэй ч гэдэг юм уу? Ийм бүс нутаг аймагуудад одоо бид нарыг онцгойж энийг авч үзэхгүй болвол ер нь болохгүй болчлоо. Цаашид бол юу гэдэг малын тоотлогоо нэмэгдэхийн хэрээр бэлчээр өөрөө хомсдох нь асуудал үүсэж чинь тэжээлийн аж ахуйг бид нар шийдвэрлэхээс өөр боломж олцвол байхгүй. Тэгэхээр энэ дээр та хэд мөн төлөвлөгөө гаргаад бас нэг ажиллаач гэж хэлэх гээд байгаа юм аа. За, санал байна гэж ойлгоо.